За сайн байцгаана уу, намайг Жамбал Сүрэн гэдэг. Би IELTS-ийн шалгалт сая 18 оны 3 сард өгсөн. Анх бол JET-д явахаас өмнө болохоор яг нэг төвшин тогтоох шалгалт аваад тэрэн дээр бол би нэг IELTS-ийн 5.5 авч ирсэн. Тэгээд яг нөгөө декрет авчаад төрхийнхөө өмнө яг 2 сарынхаа хугацаанд IELTS-ийн курс суугаад 2 сар суугаад тэгээд төрснийхөө дараа шалгалтаа өгсөн л доо юм бол тийм. Яг IELTS-ийн шалгалт дуусаад тэгэл 2-7 хоногийн дараа төрөөл шалгалтаа өгж амжаагүй. Тийм тэгээд дараа нь бэлтэж байгаа бас гэрээрээ бэлтэж байгаа төгс. Намайг төвлөрөгдөв. Тэгээ би одоо 22 настай. Би анх 2014 онд TOEFL тэгээд SAT өгчээсэн. SAT-г 2 удаа өгөөд эхнийх дээрээ 1300 аваад хоёр дахь дээрээ 1890 авчихсан. Тэгээд TOEFL-ыг бол анх удаа өгөөд 109 оноо авчихсан байгаа. Тэгээд би сая 2018 оны 1 сараас 4 сарын хүртэл IELTS бэлдсэн. Тэгээд IELTS дээр би 8 оноо авсан байгаа. Намайг Жавхлан гэдэг. Одоо санхүү эдийн засгийн их сургуулийн 2 дугаар курс суралцдаг. Тэгээд сая 100-ны 2 сарын хугацаанд JET сургалтын төвд TOEFL-ийн ангид суралцаад тэгээ яг төгссөн өдрийнхөө дараагийн өдөр нь шууд TOEFL-д ороод яг анх удаага TOEFL өгөөд 97 оноо авсан байна. Сайн байцгаана уу, намайг Бэлгүн гэдэг. Би IELTS-ийн шалгалтыг ер нь бол 2018 оны ихээр за өгж үзье гэсэн бодол төрөөд тэгээд сургалтуудаа хайж явж байгаа чидэг болсон. Анх бол яг шалгалтаа өгөөд орж ирж яхад шалгалтын оноо бол 5.5 байсан. Тэгээд ер нь өөртөө аягүй жоо готарчсан. Яадлаа за би бараг 8 7 тий. Яг шин 7 ороод аваад орчихлоо гэсэндээ 5.5 авсан. Тэгээд яг тэр үед бол IELTS-ийн талаар ямар нэг мэддэг юм бол байхгүйсэн учраас тэгж авсан байх гэж бодож байгаа. Тэгээд ер нь анх яг сургалтандаа суугаад явж байхдаа бол тэгээд тэгж амар их ингээл бэлдэн гэсэн бодол байгаагүй зүгээр нэг сургалтандаа суугаад явж байхад л болчих гэж бодож байсан. Чинзаа багш бид нэрээ жоо айлгсан. Та нар бэлдэхгүй болохгүй сайн наахын тулд заавал бэлдэх ёстой гэдэг өөрийнхөө writing skill те одоо нөгөө бичиж байгаа тэр эссеийнхаа за өөрөө бидэнд харуулсан байхгүй. Тэгсэн чинь да ер нь бэлдэхгүй болохгүй мэн. Тэрнээс хойш жоохон бэлдэж гисэн. Тэр бараг сургалт эхлэх бараг сар болсон байсан. Тэгээд бэлдэж эхлээд хамгийн эхлээд би writing-а буюу бичих чадвараа сайжруулах гад тэрнээс эхэлсэн байгаа. Тэг ер нь бол мэдээж 4 чадвараа дөрвөлэн ил бэлдэж ижилсэн авах хэрэгтэй тийм учраас тэгээд эхлээд бол writing-а эхэлж бэлдсэн. Төвшин тогтоох шалгалтыг нөгөөд жаахан сэтгэл жаахан унсан л та. Би ч өөрийгөө за гайгүй 7-д авчихах гэж бодож орж ирэл төвшин тогтоох гэж 5.5 авсан болохоор яг бэлэн биш байгааг бол мэдсэн л тээ. Тэгээд ер нь бол муу байгаа юм байна гэж бодоод сургалтанд нь суугаа хажуугаар өөрөө бие дааж нэлээд бэлдсэн. Интернетээр ер нь бол нэлээд бэлдсэн. Тэгээд JET-ийн Чинзаа багшаас өрөөнөөс нь гуйж иж ном авч бас тэр номоор бэлтжижсэн. Bruce Rogers гэдэг хүний ном байсан баха. National Geographic. Зөрөөний үед бол амар их л те. Анх өгж явахдаа нэг 30-аас 15 бараг хагсан л шахууд нэг тиймэрхүү оноо авч ирсэн. Тэгээд 7 хоног болгон яг тийм тест хийгээд явдаг. Тэгээд ерөнхийдөө ингээд багаар ахиж байгаа нь мэддэг л гэх юм да. 7 хоног болгон нэг 3-аас 4 оногоор ч юм уу нэмэгдээд ямар ч сүүлийн шалгалтаа өгөхдөө бол би TOEFL өгөхөд бэлэн болсон байна гэсэн өөртөө нэг тийм итгэлийг олж авсан байсан. Тэг яг шалгалтаа өгөхдөө болохоор яг ерөнхий чиглэлээ ямар ном материал ашиглах уу яах вэ гэдэг юм болохоор яг Чинзаа багшаас юунд сууж авах үедээ курс сууж авах үедээ мэдээллүүдээ аваад ингэ тэмдэглэсэн байсан. Тэг бүх нөгөө JET-ийн курсын нөгөө материалуудыг иймэрхүү зузаан юм болсон. Бүгдийг нийлүүлж байгаа ингээ өдүүлээд хадгалсан байсан. Тэгээ буцааж нөгөө материалуудаа яг эргэж хараад юмнуудаа яг эргэж санаж байгаа. Тэгээд ерөнхийдөө нөгөө official guide-тэй Cambridge book-ээс бэлдээд тэгээд өгсөн. Тийм яг хүүхдэд болохоор янз бүрийн арга барилтай юм л л дээ. Одоо жишээлбэл манай сургалт дээр болохоор хүүхдүүд library дээр их сууж бэлддэг аюух ном уншаал тийм. Би болохоор ерөөсөө интернет рүү ороод sample одоо writing-ийн эссенүүдийг харж эхэлсэн. Тэрнээс бол аюух юм сурд юм лээ.
яаж бичих үү, ямар арга барилаар бичих үү, ямар үг сонгол илүү тохиромжтой те. Тэр болгоныг ер нь нийтээс Google-с аягүй сайн хайж байгаа хэрэгтэй. Номноос илүү бид чинь Google-тэй илүү харьцдаг болсон болохоор Google-с бүх асуултныхаа хариултыг ер нь бол тэндээс авч ирсэн. Үед бол бичих юм хэд бичих чадвар бол нэлээд тутмаг байсан. Тэгээд сургалтын явцад бол би өөрхөн бичих чадварыг бол нэлээд ахиулъя гэж бодсон. Тэгээд нэмэлтээр юм уншдаг ч тийм үү багш нарын заасан арга зүгээр дагаж хичээлж исэн л та. Би ер нь бол яг гэрээрээ бэлтгэхдээ эхлээд зүгээр тест ажиллаад ингээл тэд алтчлаа гэж оноогоо тэмдэглэж аваад яваад байсан. Тэгээ ерөөсөө олигтоос хайжрахгүй байсан л та. Ер нь шалт имээ болоод. Тэгээ сүүлдээ за энэ арай биш вэ наа гэд. Тэгээ бүр ингээд тест болгонтойгоо туулж ажиллаад ер нь бол би reading дээрээс хувирлж бэлдсэн. Яасан гэхээр нөгөө reading-ийн тестийг ажиллачаад юун дээр алдав гэд өөрийнхөө нөгөө сул тал, миний сул тал юу вэ те? Яг тэрийгэ тодорхойлоод яг ямар төрлийн асуултан дээр би тэ илүү тийм муу хийгээд байна тэ матч хийдing ч юм уу. Тэрийгэ өөрөө анализ хийгээд тодорхойлоод тэгээд яаж тэрэндээ бэлтэх үү гэдэг. Ер нь бол яг яаж бэлдсэн гэхээр эхлээд би ингээ өөрийгөө анзаараад байсан чинь reading ингээ хийгээд байгаа хэрнээ яг нөгөө текстээ бүрэн сайн ойлгож чадахгүй байсан. Тэгэхээр надад тэн дээр яг үгийн баялаг дутчихсан. Унших хурд дутчихсан. Тэгээд бас мэдээж нөгөө sentence structure тэ тэрдлийнхаа юмыг бас айгүй хурдан сайжруулах хэрэгтэй байсан. Тэгээ би ерөөсөө яг reading дээр бол яг тухайн тексттэйг бүр ингээд бүх үгийн баа бэг үзээжлээд тэ мэддэг болоод тэгээ яг ингээ өгүүлбэрүүдийг ингээ өөрөө анализ хийгээд за энэ яг тэ ийм юм дээр ингэж бичих юм байна. Энэ үгийг ийм үед ашиглах юм байна. Иймэрхүү өгүүлбэрийн бүтцээр ингэж юм илэрхийлж болох юм байна гэдэг ингээд өөрөө бас айгүй сонирхолтой академик нөгөө writing-ийн өгүүлбэрүүд тэн дээр байж байгаа байхгүй. Тэгээд тэднийг бүрөөр ингээд тусдаа дэвтэр гаргаад тэмдэглэж аваад яагаад гэвэл тэрийг би нөгөө essay writing дээр ашиглана гэж бодоод тийм essay дээр ер нь ашигласан л да. Яг тийм нөгөө reading-ийн текстэн дээрээс сурж авсан нөгөө шинэ үг болон өгүүлбэрийн тэр бүтцүүдийг тэгээд бас яасан гэхээр тэгээд уншаад ах тусам ер нь унших хурд сайжирд юм байлээ. Уншаад ах тусам хурдан сайжирнагаас нөгөө мэдээллүүдээ хурдан олж авч чаддаг болдог. Scanning аюу сан хурд хийж чаддаг болсон. Тэр нь бол ер нь нийт тэр тестийн яг үр дүнд нөлөөсөн л доо. Би чинь яасан шүү дээ эхлээд reading өгөхөд 6 авсан. Дараагийн удаа өгөхөд 7 авсан. Тэгэхээр яг энэ 2 сарын хугацаанд миний reading яг 1 оноогоор сайжрахад бол ер нь би яг энэ нөгөө нэг олон тест хийх биш те нэг тестийг чанартай тултал нь хийх тийм тактик баримтлал нь надад яг нөлөөсөн юм байна л гэж бодсон. Тэгээ бас би listening-гээ яаж хийсэн гэхээр reading-ийн текстүүдийг ингээд би нөгөө official guide юм уу Cambridge Books байгаа шүү дээ. Тэд нар чи бүгдээрээ ингээд файлаар интернетээр байж идэг. Тэд нарыг ингээд текстийг хуулж авч хагаад нөгөө гар утсан дээр уншуулдаг аппликейшнаар уншуулад тэгээ би ингээд өөрөө сонсдог байсан байхгүй юу. Нөгөө хүүхдээ харж авах үедээ тэг чинь байнга ингээд юм тест хийгээд ах заав гарахгүй. Яг унтчих хүүхдээ унтчих үед нь тесттэй ажиллана. Сэрүүн байхаа үед нь яхав гэхээр би сонсно. Эсвэл би нөгөө бичиж тэмдэглэж авсан өгнүүдэд цээжлэн. Ингээ нөгөө юу pocket card март гаргаад цээжилдэг байсан. Тэгээд reading-ийн текстийг болохоор яг ингээ нөгөө том спикер дээр залгачаад ингээд өөрөөр нь уцаараа нөгөө текстээ уншуулад тэгж нөгөө сонсголоо сайжруулдаг байсан. Тэгэхээр яг юу яадаг юм бэлээ. Одоо ийм reading-ийн текст ер нь нэлээд academic writing те нэлээд хэцүү үгээр бичигдсэн байдаг шүү дээ. Тэрийг ингээд сонсоод ахаар бас аюу чих онгойдаг юм шиг надад санагдсан. Би бол яг BBC дээр бол яг хүмүүс зөвлөдөг юм байлаа нэг айхтар тэрийг л сонсоогүй. Ер нь шууд нөгөө IELTS-ийн тестүүдтэй л тулж ажиллаад байлцсан л да ер нь. Интернет дээр ер нь аюу чухал мэдээллүүд байдаг. Тэгээд интернет YouTube-ээс хайж болно, Google-ээс хайж болно. Эсвэл Reddit руу ороод янз бүрийн IELTS-ийн subreddit-үүд байдаг. Тэднэр рүү ороод янз бүрийн хүмүүсийн өндөр оноо авсан 8.5, 9 авсан хүмүүсийн жижиг типсүүдийг авч аваад би өөрөө жижиг дэвтэртэй байсан аахгүй. Тэрэн дээрээ одоо
өөрт ирээдүйд хэрэг болж магадгүй гэсэн бүхэл типсүүд ингээ бичээ явааддаг гэсэн. Тэгээд яг бэлдэж байгаа явц тэрийг уншаад ахлаар тэр л надад их хэрэгтэй болсон баг. Хэрэг болсон баг гэж боддог. Сургалтандаа суугаал тэгэл ер нь бол дуусах хугацааны 2 сарын хугацаанд л бэлтгэл тэгэл дууссан. Тэгэл маргааш нь гэлөө нөгөөдөр нь шалгалтаа өгөөл тэгэл гарч ирсэн даа. 3 сар бэлдсэн баха IELTS-д. Тэгж л бодож байна. Гэтэ 3 сар бэлтгэхдээ би яг ингээд өглөөнөөс орой болтол ингээд байнгын бол бэлдээд авахгүй. Мэдээч хэрэг тархинд бол амрах цаг бол хэрэгтэй. Тийм болохоор 7 хоногийн 3 өдөрт нь бэлдээч ч юм уу 3 өдөр намраад ч юм уу бас ингээд нөгөө толгоонд орж байгаа мэдээлэл информашнуудыг ингээд жаахан цэгцлэх цаг тархиндаа өгөх хэрэгтэй. Тэгж бодож л ер нь бэлтгэлээ ихгүй бол яг өглөөний 8-аас оройн 8 хүртэл бэлдээл унтаал босоод бэлдээд байгаа юм бол ер нь бол нэг үлдэхгүй л гэж байна. Тэгэхээр би жид болохоор сургалтын цугтаа 2018 он гаргаад хамгийн ихний хэлсэл байсан санагдаж байна. Ихний хэлсэл байсан. Тэгээд яг шалгалтаа болохоор 8 сая 18 төгссөн. Тэгээд нэг ихэнх хүмүүс болохоор сургалтнаа суучаад жоохон нэг цаг алдахгүйгээр шалгалтаа өгсөн дээрээ гэж боддог. Гэхдээ миний хувьд болохоор хүн болгон ч нөгөө англи хэл сурах арга барил одоо хэл сурах арга барил гэж боддог тийм ээ. Тэгээд тэрүүгээрээ би болохоор яг тийм өөргөө хүчлэхийг бол зориагүй. Одоо ингээд би номын сүнд хүрчээ хэдэн хоног суулсан. Өөрөө гэртээ ингээд нэг өдөрт нэг 30-аас нэг 22 цагийн хооронд нэг номоо эргүүлж хардаг ч гэдэм юм нэг аудио одоо хичээлээ сонсдог ч гэдэм юм. Тийм байлаар бэлдчихсэн. Тэгээд ерөнхийдөө нэг 5 сар орчим ерөнхийдөө нэг хагас ус баг зэрэг юм ахиулж суралцаар байгаа шалгалтын цаг болсон доо. Яг TOEFL зориулж бэлдсэн хугацааг бол 2 сарын хугацаа. Яг сургалт ихсэн өдрөөс эхлээл яг сургалт дуусны өдрийн маргааш нь яг TOEFL өгсөн байна. Миний хувьд гэх юм бол зуны амралтаараа сурсан болохоор чөлөө цаг ихтэй байсан. Тийм болохоор өдөрт нэг 2-оос 3 цаг яг энэ шалгалтынхаа материалууд хийхэд зориулаад тэгээ яг явж байсан болохоор ер нь нэг цаг зав ихтэй байсан болохоор амар байсан л да. Тэгээ жишээлбэл одоо өдөрт уншлагын дасгалаас нэг 2-оос 3-ыг тэгээд жоохон завсарлага аваад дараа нь сонсголынхаа дасгалыг ч гэдэг юм уу. Гэтэ яг тэгж бэлтгэхээр нэг сул тал нь яг шалгалт өгсөний дараа мэдрэгчээсэн. Юу байсан бэхээр шалгалт нөгөө нэг яг үргэлжлүүлээд амар удаа өгж байгаа. Харин би бэлдэж хугацаанд ерөөсөө тэгж нөө цог амар удаа хугацаанд ерөөсөө бэлдэхгүй нэг дор. Тийм болохоор яг шалгалтын дээр нэг тийм жоохон одоо төвлөрч чадахгүй байх одоо нэг тийм ядрах гэсэн нэг тийм шинжтэндүүд их ажиллаж байсан. Өдөрт 2 цаг хичээлж байсан. Тэгээд дараа нь бол би яг нэг сар бэлдээд өгсөн. Хүүхдээ 3 сартай хахад арай жоохон бага багт нөхцөн л дээ би тэг сайн бэлдэж чадаагүй өгчлөө гэд тэгэхэд юу яасан л да 6.5 авсан. Тэгээ миний зорилтод оноо болохоор 7 байсан. Тэгээ би дахиад бэлдсэн 2 сар бэлдсэн. Дахиад тэгээ ерөнхийдөө нөгөө хүүхдээ харахаа хажуугаар бэлдсэн болохоор ерөнхийдөө бас нэг айхтар гэхдээ бас тодорхой хэмжээний цаг өдөрт нэг тэ 7 цаг орчим зарцуулдаг л байсан л да нийтдээ. Багштайгаа бэлтгэхийн давуу тал гэвэл би яг энэ сургалтад орохоос өмнөөс хуваараа баг зэрэг бэлдэжсэн л та. Тэгээ яг тэр үед толгорч исэн бэрхшээл нь гэвэл яг зөв хийгээд байгаа, буруу хийгээд байгаа юмнуудаа мэдж байгаасандаа яагаад буруу хийгээд байгаа нэг тийм шалтгааныг юусоо олж чадахгүй. Харин энэ сургалтанд сууснараа яг багштайгаа харилцаад яг юун дээр яагаад алдаж ийн тэр алдаагаа яаж засах уу гэдэг тал дээр илүү тусалсан гэж бодож байна. Багштайгаа хичээлээр нь маш чухал санагддаг надад. Яагаад тэгэхээр би IELTS-ийн writing дайгуу муу байсан. Яагаад тэгэхээр би нөгөө TOEFL SAT гэл нөгөө ганцхан форматаар бичээ сурцсан. Тэгээ би яг IELTS-ийн шалгалтанд ороод яг writing task 1, task 2 дээр юу бичих вэ гэхээр би ямар форматаар яаж бичихээ мэдэхгүй, body одоо structure яаж хийхээ мэдэхгүйсэн болохоор тэр надад айгүй хэцүүсэн. Яг юунаас эхлэхээ мэдэхгүй. Тэр үед яг багш JT багш нар бол надад маш их тусалсан. Энэ эсээг ингэж бич, энэ дээр ийм bodyтэй үйл зүгээр ингэж бичвэл зүгээр надад бүхэл юм заач гисэн. Багшлаар сурахаар илүү хурдан
юм ойлгож аавна л да. Одоо жишээл яг энэ IELTS-ийн тактикууд байна те. Энийг бол яг хэлүүлээл авчвал ер нь зүгээр надад бол зүгээр санагц өөрөө ухаал учрыг нь олохгүй л те энийг яах юм бол гээл. Тэгээ ихэнх нөгөө зөвлөгөө мэдээлүүд чи англи хэл дээр байдаг учраас жоохон төвхтэй шууд монгол агшаараа тайлбарлуулаад яг ингэм мэн гээл дасглаа ингээд цуг ажиллаад ярилцаад явуул илүү хурдан санагдсан надад бол. Миний бодлоор бол JET-ийн бусад сургалтын төвөөс онцлог юм нөх юм бол багш нар нь илүү нэг тийм нөхөрсөг яг сурагчтайгаа нэг тийм амар гоё яг найзууд шиг нь харьцдаг. Тэгээд яг туулж одоо чиний ийм юм ч болохгүй байх чи энийгээ сайжруулах хэрэгтэй байна гэж яг тул зөвлөдөг юм шиг санагдсан. Тийм яг тэрний талаар амар ярмаар санагдсан л та. Хуваараа бэлтгэхээр яг хөө бэлдэж болно. IELTS-ийн талаар ойлголт авч бас болно тийм хүмүүс байгаа. Хуваар бэлдэж байгаа зөндөө хүмүүс байгаа. Харин сургалтын дээр суухаар ерөөсөө бид нэр аягүй хэм зааж өгч байгаа багш тэр үед чи одоо тийх ёстой байт юм билээ те. Энэ одоо асуулт хүрээд ирвэл та нар ингэж хариулах ёстой ч гэдэг юм уу тийм нэг техник талаас нь одоо арга барилаас нь одоо юу гэдэг талаас нь багш нар аягүй зөвлөгөө өгдөг. Бид нар болохоор хуваараа сурах юм бол тийм зөвлөгөө авч чадахгүй. Тэгээ дээрэс нь Шигэмицүүгээ бидний спикинг юг дэмжиж өгч ирсэн багш байгаа. Тэр гадаад хүнтэй бид нар ч одоо яриад хахаар одоо яг очиод яг гадаад хүн авч байгаа учраас яг нүүр хагарцсан байдаг. Тийм учраас ярихад бол ямар ч асуудал гарч боломжтой тийм даваа тал бас байгаа. Шууд орж ирэл та нар одоо өнөөдөр ингэх ёстой те. Та одоо бид нэр 2 сарын хугацаанд ийм юм үзнэ. Та нар ийм юм эзэмшин те. Яран дээр ингэж дэвшин гээл тэгэхээр ерөөсөө ямар бүх юм нэг тодорхой учраас ямар нэг асуудалгүй 2 сарын хугацаанд бэлдүүлэх гэсэн. Нэг JET зурсан нэг даваа тал маань юу гэхээр яг одоо хичээлийн явцад тухайн нэг шалгалт яаж явдаг тэр нэг дүрм журмыг аягүй тайлбарлаж ирсэн маань аягүй тусалсан л да. TOEFL IELTS чинь нэг бүтцийн үед аягүй өөр. Яг мэдээж англи шалгалт тийм бүтцийн үед өөр. Тэгээд хүмүүс болон байнга нөгөө нэг тийм албан ёсны mock test-д ороод яг ямар байдгийг нэглэх одоо боломж аягүй ховор шүү дээ. Тийм болохоор JET сурснаар яг тухайн нэг орчныг нь бас аль бүрдүүлж өгч ирсэн. Сүүл нөгөө mock test авч явах ч гэсэн яг ингээд яг цагтаа шууд үзээд тавина гэдэг юм тийм ээ. Яг тийм дараалтаа явуулсан болохоор тэр хэлийг тусалсан. Яг жинхэнэ нөгөө шалгалтын байранд очихоор илүү их нөгөө чанга байна. Одоо зүгээр одоо ангид байсан шээ. Чи анх нөгөө IELTS-ийн талаар ямар ч ойлголтгүй. Тэгээ хідэн төрлийн ур чадвар шаарддаг ямар хуу одоо хідэн асуулт байдгийг тэгээ тэр тус бүрд нь хариулах тэр стратеги тактик нь ямар байдгийг ямар ч мэдээлэлгүй ирээд тэр утгаа би даж ямар номноос бэлтгэж те мэдээлэлгүй. Тэгээ яг бүх яг зөв чигээ ингээд эндээсээ зөв гаргаад тэгээд яг асуулт болгоны тэр нөгөө нэг хариулах тэр баримтлах тэ стратегийг нь яг ингээд ойлгож авсан. Тэрийг ингээ аягүй сайн монголоор тэг яг чинзаа багшаар ингээ өөрөөр нь тайлбарлуулад гэж байгаа болохоор аягүй даваа талтай. Тэрнээс гадна бас мэдээж хэрэг нөгөө академик англи хэлний өгүүлбэрийн бүтэц дүрм тэр юмнуудаа бас яг сэргийж авсан. Тий. Өгүүлбэрийн бүтэц тэгээд яг академик одоо reading хийхдээ ойлгоход айгүй хэцүү өгүүлбэрийг яаж задлж тий унших уу гэдэг тэр бас талын мэдлэгийг нэлээд олж авсан тэндээс л. Мэдээж багш бол чухал. Яагаад гэвэл зарим нэг хүмүүс чинь англи хэлийг олон жил сураагүй тийм ээ зөвхөн 10 дугаар ангиасаа сурч эхлээд одоо ингээд айлсан ялгахад оролж байгаа хүмүүс ирсэн байгаа шүү дээ. Гэхдээ одоо хити өөрөө суурь тавиагүй бол одоо суурь мэдлэг чи муу байвал чи англи хэлийг нэг цаашаа хөгжүүлж сурахад бол хэцүү байна. Яг нөгөө нэг хүүхдүүдэд суурь тавиад тийм ээ нөгөө нэг энэ хэл чи ийм учиртай юм байна тийм ээ. Энэ хэлээр чи ингэж ярих хэрэгтэй юм, энэ хэлээр чи ингэж бичих хэрэгтэй юм байна гэсэн тэр суурь мэдлэгийг нь багш нь одоо илүү хөгжүүлж өгөх хэрэгтэй гэж би боддог. Мэдээж цаашлаад одоо наривчлсан одоо ур чадварууд бол гарч ирнэ тийм ээ. Алтан бичих гэдэг юм уу одоо бүр нарийн одоо мэрэгжлийн зүйлүүд гарч ирэх мэдээж багш нар бол чухал. Ямар ч одоо ямар нэгэн зүйлийг сурахад бол багш нар мэдээж чухал байж таараа. Гэхдээ сурчид өөрсдөө багш нараас юу одоо олж мэдэх ёстой. Харин өөрсдөө бол юу олж мэдэх ёстой гэдгийг аюул сайн бодож болох ёстой юм санагдсан. Яагаад гэвэл багш хэдий багш хүн өөрөө хэдий бүр одоо дээд зэргийн англи хэлтэй байсан ч гэсэн хүүхдэд өөрсдийнхөө тэр 100% мэдлэгийг
бүгдийг нь өгч чадахгүй. Яагаад гэвэл тэр хүний чинь олон жилийн туршлага, олон жирэмлийн багшилсан тэрийг ашигласан одоо жилийн нэг туршлага байгаа шүү дээ. Тэрийг нэг хэдэн өдрийн 3 цагийн хичээлээр бүгдийг нь олгоно гэж байхгүй. Тийм болохоор ерөнхийдөө бол багш нараас мэдээж мэдлэгээ авалж авна. Гэхдээ тэр мэдлэгийнхаа цаана өшөө би юу бие даа сурах хэрэгтэй вэ гэдгээ бас олж мэдэх хэрэгтэй гэж бодож байна. Анх өглөө босоод шалгалт руу явж байхад бол зүгээр амар тайван явж байсан. Тэгэл яг ороод амар олон хүмүүс таалж байгаа сандарсан. Тэрэн дээр бас жоохон алдсан юм шиг магадгүй. Яг л өөрийгөө аягаа сайн барьж явах тайван байх хэвээр. Тэгжиж өндөр унаах хэвээр тий. Тэгээд ороод шалгалтын дээр суугаад хамгийн эхний секшн болохоор сонсголын секшн буюу listening гэдэг. Тэрэн дээр би JET дээр 8.5 авч ирсэн байхгүй яг overall оноо listening оноо. Юу нэг 2 хүн үгэн дээр алдаад тэр нь болохоор яадаг үг гэхээр United Kingdom гэсэн үг байсан байхгүй хариулт нь. Тэрэн дээр би D гэдэг артикл залгаагүй. Тэгээ дараачих нь болохоор wild гэсэн үг 2 үгэн дээр алдаа 8.5 авч ирсэн. Тэгээд за ерөн сонсгол дээр ерөн сайн байх юм байна те. JET-ийн 8.5 гэж юм чинь ядаж очиод 8 өгөх юм гэсэн бодолтой очиод бараг listening-ийг бэлдээг байхгүй юу. Нэг шалгалтаа өгөхөөс нэг 2 оны өмнө ч юм уу бэлдээд орсон. Тэгсэн чи ерөөсөө эхний section listening болж таарад. За би энэ дэр угаасаа гайгүй унаа авчих юм чинь ингээд тэгээд алдсан. Яагаад алдсан гэсэн чи ерөөсөө эхний хідэн одоо диалогийн сонсож чадаагүй би нэг өгчих юм ч гэсэн тийм өөртөө барцсан сэтгэл байсан баг. Тэгээд listening дээр хамгийн бага унаа авсан. Тийм учраас ер нь бол шууд шалгалтын дээр ороод listening эхлэх учраас тэр listening эхлээл шууд та нар сонсох хэрэгтэй тий. IELTS өгж байгаа хүмүүс шууд сонсоод эхний үгээ бариад авчих юм бол дараачийн үгнүүд нь ерөөсөө ингээл доошоо урсаад явчихдаг учраас listening-ийг аюу сайн бэлтгэх хэрэгтэй. Ороод listening-ийг сайн сонсох хэрэгтэй. Тэрийг сайн барьж аваад бичих хэрэгтэй. Дараачийн reading ч юм уу, writing ч юм уу бид нэр JET дээр хангалттай бэлдэж байгаа учраас энэ дараачийн 2 section бол ямар ч асуудал байсан. Шалгалтын өмнөх өдөр бол би яг өөрийгөө тархи амраасан гэх юм уу яг гадуур зугаалж өөрийнхөө хийх дуртай юмнуудыг хийж өнгөрөөсөн. Тэгээ оройн ер нь энгийн унтдаг цагаас арай өмнө нэрт унтах ч юм уу те яг шалгалтандаа бэлдээ. Тэгээ яг өглөө шалгалт 9 цагт өгөх байсан. Тэгээ азар нөгөө миний шалгалт өгөх туу маань манай гэрээс нэг 20 минутын зайтай байсан болохоор гэтээ тэглээгээ тулгаж босч болохгүй те. Тэгээ би яг шалгалтынхаа өдөр бол нэг 6 цагт босоод тэгээ яг өөрийгөө бэлдээд тэгээ яг 8 цагт гэрээс гараад яг 8 цаг 30 минутын үед бол шалгалтын төв дээр очсон. Тэгээ яг тэнд гэсэн бүх хүмүүс очсон байсан шалгалт өгөх. Тэгээд яг шалгалт эхлээд нэг жоохон сандарч исэн. Тэгээд нэг жоохон амьсгаа авах ч юм уу, гүнзгий амьсгалах ч юм уу нэг тийм өөрийгөө тайвшруулах нэг үйлдэл хийсний дараа яг шалгалтандаа төвлөрөө. Тэгээ яг эхний 2 уншлаг сонсгол 2 дасгалаа хийсний дараа ерөнхийдөө нэг тийм сандрал байхгүй болсон байсан гэхэд. Эхний шалгалтын дээр болохоор би амар сандраад тэгээд өглөө эрт бүр 6 мургаа гэл баг явдаг штэ. Тэгээд зураг авахулах хэрэгтэй тэргээд ингээ очертой. Тэгээд эрт очсон болохоор цаймаагаа ууж амжаагүй тэг нэг чоколад аваад очсон чинь өглөө ингээд өглөө илгэн дээр бахан чоколад идчихэр ингээд зүрхтэйсэд идэм байлээ. Тэгээд аягүй сандарч ирсэн эхний шалгалтын дээрээ. Тэгээд болохгүй байна гэж мэдчихээд 2 дахь шалгалтын дээр бол яг урд өдрөнтэй ингээ юм хумаа бэлдээд байсан. Тэгээд бас яг 2 дахь шалгалтын дээр болохоор би нэг хитрхи шалгалтандаа бэлдэж жагаад нөгөө бичиг баримтаа бас бүрдүүлэх хэрэгтэй шүү дээ. Нөгөө пассвортаа иргэний үнэлгээ. Тэрийг мартсан. Тэгээ ойр нөгөө хэрэглээгүй болохоор иргэний үнэлгээ бүр нөгөө яг өглөө нь би хайгаад ойрхон байж л гэдэг болохоор байгаа л гэж бодоод байсан чи байхгүй. Тэгээд баахан хайж байгаа сүулдэ би олоогүй гадаад пассвортаа аваад очсон л доо. Яг шалгалтын дээр тэгсэн чинь өглөө 8 цагт очсон чинь болохгүйгээд болдгүй мэлээ. Заавал иргэний үнэлгээ авчих хэрэгтэй. За ингээд нөгөө дахиад 500,000 төгрөг ингээд бодоо алт юм байж гээд те. Бас дахиад 2 сар бэлдсэн байдаг. Тэгээ буцаж гэртээ очиод бүр ингээд л амар хамаг юм авахаал хайгаал. Тэгээ би бүр яг олоод 3 минутын өмнө шалгалт эхлэхээс 3 минутын өмнө гүүж ирж исэн. Тэгэхээр аль би яг
бас ер нь хувийн бэлтгэлээс сайн шалгалтандаа ингээд бэлдээд хитрхи нөгөө тэ зөвхөн ингээд шалгалтынхаа талаар бодоод ингээд ахаар юугаа мартчихдаг юм бэ л дээ. Тиймэрхүү бас жижигхэн зүйлд бас ач холбогдол хэрэгтэй юм шиг санагдсан надад бол. IELTS-ийн шалгалтын төв дээр очиод суугаад үнэмлэмрөө зүйлээ бүх юм анзаарлахад өрөөлөг орохдоо хүлээгээ байжсэн. Тэгэхэд бус хүмүүсийн харахад бол амар тийм сандарсан байртай ингээл нүдэн ансан ч тийм ээ гар хөлөө хөдөлгсөн тийм байдалтай байсан. Тэгээд хүн ингээд сандарж байна гэдэг чинь тэр хүн өөрөө өөртөө бол хангалттай бэлдээгүй байна гэдгээс үг. Яг хэрвээ чи өөртөө ихтгэлтэй чи өөрийнхөө ямар төвшөнд байгаа гэдгийг мэдчихвэл чанд ямар сандрах асуудал байхгүй, чанд ямар ч айх шаардлага байхгүй. Яг тэр чи очиод шалгалтанд ороод өөрийнхөө юу чаддаг, өөрийнхөө юу сонсдог тэрийгэ бичээд өгнө. Хариуд нь та тэр хүмүүс болохоор чиний ангилч ямар байгаа вэ гэдгийг үзүүл. Гэсээс биш айлын шалгалтын дээр муу авчвал яана ч гэдэг юм уу тийм санамгай хүмүүс байдаг. Тэр бол нэг буруу ойлголт. Одоо илүү хүн нэг одоо стресстэй гэх юм уу? Миний хувьд бол яг шалгалтын үед бол нэг би сандраад яагаагүй. Яг мэдээж ямар ч хүн шалгалтын өмнө ороход нэг хальт нэг сандардаг. Гэхдээ би бол өөртөө яг би бол амар одоо 8.5 9 ч гэдэг тийм оноо авах би бол мэдээж бодож байгаагүй. Би яг хамгийн багтаа 6.5 хамгийн ихтэй 7.5 энэ 20-ын хооронд би хэлбэлсэн гэж боддог байсан. Тэг яг шалгалтандаа ороод хэдий би муу өгсөн ч би сайн өгсөн ч ялгаагүй би өргөл үнэлүүлж байгаа болохоор надад ямар ч айх асуудал байгаагүй. Тэгэл ороод өгсөн би өөрхөн бодож исэн онооноос бол хамгийн дээд оноо олсон. Тэгэл сандрал гайгүй болсон болохоор тэгээд дараагийн хэсэг рүүгээ завсарлага авсны дараа дараагийн хэсэг рүүгээ ороод их хурдан тусалдаа дараагийн хэсэг нь нөгөө нэг яриа нөө эсээ бичих хоёр нь тийм болохоор тэгээд яг нэг сайн юм мэдэрч чадаагүй бол нэг амар хурдан дууссан. Тэгээ яг шалгалтын дараа гарч ирээл нэг тийм сайхан яг бодож ирснээрээ хийж чадаагүй ч гэсэндээ гайгүй хийсэн бахаа гэсэн нэг тийм сэтгэл дотор төрөөд ямарсан нэг тийм хүн чулуу аваа хийсэн юм шиг сэтгэл төржсэн. Яг шалгалтын үеэр надад нэг асуудал гарсан гэвэл яг өөрийгөө тайвшруулах гэж оролдож байхдаа өөрийн мэдлгүй хитрхи их шингэн зүйл уусан байсан. Тэгээ яг тэр нь яг шалгалтын эхний хоёр хэсэгт бас надад баг зэрэг асуудал үүсэж байсан. Шалгалтын дээр бол listening тест айгүй хурдан яриад өнгөрч илээ. Эхний шалгалтын дээр бол нэг тийм хурдан ярьж байгаа санагдаагүй. Тэгэхээр бас нэг шалгалт болгоны нэг тийм онцлог трики байдаг. Илүү нөгөө арай амархан юм ярьж явах юм бол илүү нөгөө хурдан ингээд шулганаа яриад өнгөрчдөг. Тэгэхээр тиймэрхүү тестийг бас хийж ивэл зүгээр санагдсан. Надад бол сүүлд алдаагаа засч одоо засвар хийх 4-5 минут үлдчихсэн. Тэгэхээр ер нь маш хурдан хийж сурсан. Тэр нь бол надад их хэрэг болсон л та. Хэцүү гэсэн асуултаа би зүгээр орхиж үлдээгээд тэгээд амархан яг хариултыг нь мэдж байгаа асуултуудаа шууд бөглөө явуулсан. Тэгээд сүүлд үлдсэн 5-6 минутанда бүх босод хариултуудаа эргүүлж хараад тэднэр дээрээ хариулаад уншаад тэгээд answer sheet дээр хариултуудаа бөглөө явуулсан. Тийм болохоор яг шалгалтанд орчоод гарч ирсний дараах гэвэл би айгүй олон тестэн дээр минут харж ажилладаг байсан л их хэрэгтэй байсан юм гэж боддог. Тэгэхгүй бол жирийн тестүүдийг бодвол энэ IELTS, TOEFL, SAT энэ төр бол маш их цаганд баригддаг. Тийм болохоор хэрвээ IELTS-д бэлтэж байгаа өхийг зорж байгаа бол цаганд баригдаж цагаа маш зөв харж цагийн одоо менежменттэй тестээ бүгд сурах хэрэгтэй юм байна гэж бодсон. Миний бодлоор бол хүмүүс TOEFL IELTS-д бэлдэнэ гэхээр заавал одоо энэ хоёр шалгалтад бэлдэж тэр материалуудаар нь бэлдэх ёстой юм шиг бодогдсон юм санагдав. Ер нь TOEFL IELTS аль нь ч байсан хүний одоо англи хэрэглээний чадварыг шалгасан шалгалтууд учраас хүн ерөнхийдөө ингээд одоо 10 жилээсээ ч юм уу суралцж авах хугацаанд ерөнхий англиээ сайжруулад явах юм бол энэ шалгалтанд гэсэн их хэрэгтэй гэдэг бас тэгж ойлгож байна. Миний бодлоор бол IELTS юм уу ямар нэгэн иймэрхүү англи хэлний шалгалтанд яг бэлтгэхэд бол яг англи хэл чухалч гэсэн яг шалгалтын тусгай техник гэж байдаг. Тэр техникүүдээ бүгдээрээ зөв дараалтаа яг яаж хийх юм мэдэх нь хамгийн чухал гэж бодож байна. Тэгээд ер нь
банкын одоо жишээ нь IELTS-ийн Cambridge-ийн номнууд байдаг шүү дээ. Тэр номнуудын тестэн дээр нь бүгдэн дээр нь ажиллаад ер нь эхлээд өөрийнхөө цочрог ер нь бол гаргаад авах хэрэгтэй баг. Тэгээд тэгснийхаа дараа яг шалгалтын өдөр ороод өгч байгаа 3 цаг 30 минутаас 4 цагийн хугацаанд бол бүх юмаа цээжээр яаж хийх юм мэддэг. Тэгж хийсэн байхаа сандрахгүй өндөр нь авч чадна гэж бодож байгаа. IELTS-ийн нөгөө 4 одоо хэсэг байгаа шүү дээ. Сонсох, бичих, унших, тэг ярих. Яг мэдээж ярих нь бол хамгийн богинохон хэсэг. Гэхдээ нөгөө хэл сурах чинь хүмүүс монголчууд жоохон ичимхэн хүмүүс шүү дээ. Тэгээ нэрээсээ ярихдаа ерөөсөө ярьж чаддаггүй байд ичээд ч гэдэм юм уу. Хэдий өөрт нөгөө дүрмийн болон бичгийн мэдлэг байгаа хэрний яриагаараа өөрсдөө хүмүүс өөрсдөө илэрхийлж чаддаггүй. Тэгэхээр хүн яриад нүүр хараа гэж ярьдэн шүү дээ. Тэгээд сурчих юм бол цаашлаад нөгөө ямар нэг юм бичих эсвэл нөгөө уншихтаа илүү өөртөө ихтэй болдог болов гэж боддог л доо. Бас давхар хүн ярьж ийна гэдэг чинь тухайлаар ярьж ийна гэдэг чинь хүн тухайн хэлээр шууд сэтгэж сурна гэсэн үг. Ямар ч хүн хамарч одоо англи хэлний багш нар тухайн англи хэлний үйлдвэрлэхэд эхлээ монголоор бодоод тэрийг орчуулаад толгойд орчуулаад тэгж хэлдэг. Шууд англиараа бодоод тэрийг англиараа хамаараа хэлдэг тийм ээ. Тэр нөгөө одоо тахны бүтцэх юм уу тийм ээ тэрийг сурч авч ийс дараа нь бус руугаа ороход бол илүү хэлбэр байх гэж бодож байна. Ерөнхийдөө л яг ерөнхий англи бүх чадвараа сайжруул гэж хэлэх байна л да. Хүмүүс яг TOEFL IELTS гэхээр бүр амар нэг тийм онцгой шалгалт гэж төсөөлөд байдаг ч гэсэндээ энэ бас нэг талаараа тийм хэрэглээний талаараа болохоор яг ерөнхийдөө одоо англи хичээлүүддээ суугаад ч юм уу яг амар идэвхтэй байж чадах юм бол TOEFL IELTS-ийн эхний алхам болох болоо гэж бодож байна. Өмнө нь болохоор би яг IELTS-ийн талаар нэг сайн мэдлэггүй байсан. Ерөнхийдөө TOEFL-ыг бол өгч ирсэн болохоор TOEFL ямар хөө системтэй явдаг, юуг шалгадаг гэдэг юм хэлчихсэн. Тийм болохоор би жоохон IELTS-ийн шалгалтыг өөрийг нь жоохон судалж үзсэн л дээ. Тийм. Яг оноогоо яаж дүгнэдгүү, яг хүний нэг хэлнийх нь ямар чадварыг илүү шалгаж байгаа вэ гэсэн талаас нь. Тэгээд бодоо үзэхэд бол ерөнхийдөө тухайн хүний яг сургуульд юм уу хаанагтын сургуульд очиж сурахад тэр хэлээрээ англи хэлээрээ чи тэр лекцийг юм уу эсвэл хичээлээ бүрэн дүр ойлгож чадах уугүй гэдгийг л шалгаж байгаа гэж би ойлгосон. Бус хүмүүстэй харьцуулбал миний нэг хэл сурах одоо арга барил гэж байдаг шүү дээ. Хүмүүс ямар нэгэн байдлаар хэл сурахтаа тэрийг эхлээд хамгийн түрүүнд өөрөө олох хэрэгтэй гэж боддог. Яг тэгэхээр би Монгол их сургуулийн нэг герман шинжилгээр төгсөж исэн. Тэгээд яг хуу хэл сурахад зүгээр нэг ном уншаад тийм зүгээр ингээд дүрм үзээд хэл бол өөрөө сайжирч байхгүй хүн тухайн хэлээрээ сэтгэж бодож сурж иж тухайн хэлийг эзэмсэн байна гэж үздэг. Хэлийг ер нь 100% төгс сур мэдээж байдгүй. Нэг монголчууд хэлээ уцаас болно гэдэг. Тийм зүйл бол ерөөсөө байдгүй. Ер нь дуртай юмтайгаа л одоо ямар нэгэн хэл сурахаар бол өөрийнхөө дуртай юмтайгаа тэднийг холбож уялдаа холбоотой хийж ивэл ер нь хэл сурах надад амархан санагддаг. Миний би бол англи хэлийг нэг 7 дугаар ангиас үзсэн санагдаад тийм. Тэгээд ингээд бас нэлээд сонирхолтой байсан л да. Тэгэхээр өөр хэл ингээд сурна. Бас нэг ангидаа бас нэг бус хөлтөд бол гайгүй байсан болохоор бусчлаа юм байсан болохоор тэгээд нэг ганц дуртай юмдаа ингээд сайн юмдаа дуртай болоо явчихсан шүү дээ. Тэгээд би аягүй их нэг Google-д үздэг байсан. Cartoon Network гэдэг нэг жоохон хүүхдийн сууг байдаг шүү дээ. Тэрэн дээр ингээд янз бүрийн Google-д үзэл 6-аас 10 хүртэл 5 цагаар суугаад үзчихдэг. Тэгдэг байсан. Тэгээд тэр маань болохоор яг нэг англи хэлээр ярьж байгаа хүмүүсийн нэг сэтгэхгүй гэж бас өөр байгаа шүү дээ. Ямар ч нэг улс орон өөрийн гэсэн сэтгэхүйтэй байгаа. Тэгтээ хүн сэтгэлтэй өөрхөн төрөлх хэлээр сэтгэдэг тийм ээ. Тэгээд хүмүүс бас янз бүрийн хэлний нэг expression гэж байдаг шүү дээ. Одоо монголоор ангооч гэдэг юм уу эсвэл одоо өгтөл сэтгэлдлээ илэрхийлж байгаа үг гэсэн юм ээ. Тэр чинь болохоор тухайн нэг хэлээр ярьж байгаа хүмүүсийн бас сэтгэлгээний нэг онцлог байдаг. Тэрийг илүү их ойлгож нэг хүүхэлдэйн хөнөж хамгийн энгийн ирнэ их мэдээлэл өгдөг тийм ээ. Тийм зүйл болохоор тэрийг одоо үзэж нэг одоо чихэндээ буулгаж авч ирсэн болохоор илүү юмыг сонсох чадвар маань илүү хөгжсөн болоо гэж боддtiin. Тэрнээсээ улбалаад бас нэг хуулийн киноны энгийн ярианууд их цээжилдэг байсан. Тэгээ тэрнээс шалтгаалаад одоо сонсох ярих хоёр маань илүү хөгжсөн болоо гэж боддог л доо. За нийт оюутан сурагчтай буюу IELTS өгч байгаа хүмүүстээ сүүлийн зөвлөгөө өгөхөд мэдээж
speaking-гээ сайн бэлтээр ер нь 4 section дөрвөлгийн сайн бэлтээрээ миний зөвлөгөөс болохоор writing дээр нэг гоё түүх ярьж өгье та нартай бодлоо. Манай ангид нэг залуу байсан. Тэгээд Вьетнамын багш нарын тийм unofficial гаргасан тийм ном байсан. Тэгээд тэр номыг аваад тэр ч одоо Bright Right гэдэг нэртэй ном байсан баг. Тэрийг би аваад бэлдээл одоо бүх юмудаа цээжлэл бүх үгнүүдэд цээжлэл энэ үгийг одоо цээжлэл 7 он авах юм, энэ үгийг цээжлэл за энэ 5 он авах юм те энийг хийж болохгүй мэн гэсэн ийм стратегитэйгээр ер нь бол бэлдээд арсан. Тэгээд цаадхан чи ерөөсө ганц асуудал тулгарсан. Тэр нь болохоор өгнүүдээ ерөөсө хооронд нь холбож чадаагүй. Холбоос байхгүйсэн учраас тэр хүн өгнүүдээ хэдий мэдсэн ч гэсэндээ тэрийг холбож чадаагүй учраас Brighton дээр хамгийн муу ан авсан мөлий. Тийм учраас та нартай зөвлөхөд ер нь баг гэлтгөө юмыг сайн уншиж байгаарай. Хүүхдийн одоо гадаадын хүүхдэд уншиж өгдөг үлгэр байдаг. Тэрнээс эхэлж уншвал бол нэг зүгээр. Одоо Америкийн одоо юу гэдэг түүхийн номнууд байдаг шүү дээ. Хүүхдэд уншиж өгдөг тэр номнуудаас эхлээд уншвал та нарын яг sentence structure чинь яг анханасаа ингээд зүв болоод эхлэх учраас та нар тэрнээс эхэлж юм уншаарай. Тэгээд хамгийн гол нь шууд цагаа үзээд шууд ингээд IELTS-та бэлтгэхээс илүү ер нь writing дээрээ та нар баг зүйлээс эхлүүл та нарт илүү үр дүнтэй байх болов уу гэж бодож байна. Тэгээд та бүхэндээ баярлалаа. Манай аав ээж нарын манай ах эгч нарын одоо үе бид нарыг одоо том болоо залууч одоо ажил дээр гараад тийм ингээд яг жинхэнэ улсыг хөгжүүлээ авч явах бидний үйл болно. Бид нэр л одоо тухайн нөгөө үйл явдлыг одоо түүхийг хөгжүүлж энэ улсыг ямар байдалтай байх вэ тийм ээ. Бас бидний хүүхдүүдийг ямар байх вэ гэдгийг бид нар өөрсдөө шийднэ. Тийм манай аав ээж нар бидний өмнө шийдээд өгсөн ч гэсэн одоо болох зүйлийг бид нар өөрсдөө хийнэ. Тийм болохоор ямар ч юм хийсэн бити шантраарай. Ямар ч юм хийсэн бити өөрийгөө муу байна гэж бити шүүмжил. Өөрийгөө шүүмжлэх тусам хүн улам их стрессэн тэрэндээ тухайн сонирхож байгаа зүйлдээ сонирхол нь буурна тийм ээ. Өөрийгөө одоо мохож байна гэсэн үг шүү дээ. Тийм болохоор ямар ч юм хийсэн бус хүмүүс хэдий чамаас илүү байсан ч гэсэн бити шантар хизээ нэгэн цагт чи тэр хүмүүсийн төвшөнд хүрнэс тэр хүмүүсээс илүү болно. Тэгж хэлмээр. Одоо яг 10 жилдээ Орос хэл үзсэн. Яг их сургуульд ороод өнгөж ABC гэл ингээл заалгаа сууж ирсэн та айгуу суур муутай байсан л та ер нь миний хувьд л одоо бол хөгцөж ингээд багасаа үзчихэж байгаа штэ англи хэл те тодорхой хэмжээний суур IELTS болохоор ер нь англи хэлний ерөнхий мэдлэгийг шаарддаг гэдэг. Тийм учраас би бол хүүхдүүдийг бэлдээд өгөхөд бол нэлээд боломжтой. Тэгтээ бас их чанга шалгалт л гэж хэлмээр байна. Яг миний хувьд болохоор чинь хүүхдийн хажуугаар те зав за яг бид нар ингээ бүгдээрээ ямар нэгэн ажилтай завгүй байгаа завгүй байдаг угаасаа тэгэхээр завгүй байна гэж хойш суухгүй те надад ямар боломж байна те тэр бүхнийг ашиглаад ер нь бэлтгэх юм бол болно л гэж хэлмээр. Тийм миний хувьд ч гэсэн ер нь топл ч юм уу те IELTS өгчийгээл олон жил явсан л та бодоол яваад байсан. Гэтэ тэрний төлөө яг тодорхой алхам хийхгүй олон жил явсан. Тэгээд ер нь миний бодлоор бол хүн яг ингээд зорилгоод тодорхойлцсон те тэр зорилгын төлөө зорилготой хүрэхин төлөө хүсэл тэмүүлэлтэй байх юм бол ер нь доороосоо л ингээд ирчүүч ундраал гэдэг юм байна л гэж би ботсон. Тэгээд мэдээч хэрэг хүчин чармаалт маш их гаргах хэрэгтэй. Энэ бол зөвхөн нэг 2 сар те IELTS-ийн курст яваал тэгэл чи хараал те дор хаяжтэй 7-8 цаг тэрийг давтахгүй бол олигтой ахиц гарахгүй л гэж би хэлнэ. Яхаа би чинь анх IELTS mock test JET-ээр 5.5 авсан. Тэгээд тодорхой хэмжээнд нөгөө чиглэлээ зөв авчиж байгаа учраас оноо сайжирж байгаа мэдээж хэрэг те 0.5-аас 1 оноо бол би сайжирсан гэж боддог. Тэрэн дээр нэмээд би өөрөө хүчин чармаалт гаргаж яг нөгөө англи хэлнийхээ ерөнхий мэдлэгийг өөрийнхөө мэдлэгийг сайжруулж ээж өшөө дахиж те сайн шахаж ээж 7 оноо зорьсон оноодоо хүрсэндээ миний хувьд л тий. Тэгэхээр ер нь бол яг цагаа зөв хуваарлаад тий яг дөрвөн ур чадвараа тэгш сайжруулах хэрэгтэй тийм.
би яг амьдралынхаа туршид таарж исэн яг нэг тийм 30 гарсан одоо нэг тийм танил ах эгч нар ч юм уу нэг тиймэрхүү хүмүүс яг залуудаа хөдөлмөрлөөгүй сурч амжаагүйгээс олж харамсаж байгаа тохиолдолтой их таарж исэн. Тэгээд ерөнхийдөө та нар одоо бол яг боломж байна. Тэр боломжоо алдахгүй ашиглаасаа гэж хүсэж байна. Яг тэд нар шиг одоо хоцорсон битгий харамс суугаасаа гэж хэлэх байна да.